Бохир намтар. Зохиолыг бичсэн А. Бэлгүүн Далайн. Дуу оруулсан Б. Оргил болд. Бохир намтар зохиол хатуу ширүүн зүйлсийг харуулж сэтгэл зүй, айдас, тэрж бүхэл зүрх шимшрэн мөчүүдээр дүүрэн байх болно гэдгийг амлаж байна. Уг зохиолд өгүүлэгдэх төөх, орчин, дөрүүдийг бүгдийг нь зохиогчийн уран сэтгэмжээс уралсан тул аливаа бодит байгууллага хувь хүний нэр төрд халдаагүй болно. Нэгдүгээр хэсэг. Хэдрүүлэн бодолт. Цонхоор бүүдгэрхэн тусах цорой ганц гэрлээс өөр гэрэлгэх зүйлгүй, амьгүй, харанхуй өрөө. Харанхуйд гараахан нүдэн дасаагүй тэнүүний чихэнд нэг л танил хоолой yoолхон сонсогдоход аавынхаа гэдгийг мэдсэн тэнүүн угасгийн чимээ гарсан зүг очин суулаа. Аава, та юу? Яачгаа вэ? Хэмээн сандран асуухад болохгүй. Ингэж өвхөж яасан ч болохгүй. Хэмээн амандам бовднохон тоолдова. Тэнүүн халааснаас утсан гаргаж ирэн гэрэл тусгавал аавынх нь амнаас хүрэн улаан цус цам татуулан урсаж байхан тэр. Сандрын дөргөн тусламж дуудах гэтэл аавынх нь хүчтэй амьсгалахаас өр чимээгүй өрөөнд гудлын төг-хийн алхах дуулцсаар хажууд нэрэд зогсох шиг болов. Төгссээр уцныхан гэрлийг тусган харав. Нүдэндээ житгсэнгүй. Өөрийнх нь хамгийн дотн найз гараан цус болгочсон өөдөөс нь цэв хүйтнэр ширтээ зогсож байх юм. Амьсгаа татуулсаар цочин сэрэт баруун гараараа нүүрийн дарлаа. Орных нь хажууд тасхаар утаархаг зүйл өөдөөс нь дотор хүйт там харцаар ширтээ зогсож байлаа. Гой, зайлээд өгч. Ахиж төвчихгүй. Битгий ингэж ширтээд бай. Гэхдээ өнөөх тасхаар зүйл агаарт ууршин алга болов. Ширээн дээр байх нойрны имээс хоёр ширхгийг аван амруугаан шидэж орхиход эргэн хүнжилдэн шургалаа. Өрөөнд зөвхөн цагны чаг хийх чимээл нэг бүдэг, нэг тод сонсогдно. Шөнийн 3 цаг. Шүн бүр ингэж сэрсээр хэдийн 7 жил өнгөрчээ. 7 жилийн турш шүн бүтэн ойртой хонсон удаа тэнүүнд байхгүй. Нүдэ аних бүртэн цус ханхалж, чихэн дээр нь аавынх нь амьгуун яолох сонсогдно. Хоолойн бацлах шиг болоход найзынх нь өөрлөн ширтэх хоосон харц бодолд нь үзэгдэх хаж. Өглөөч болж тэнүүн бослоо. Өрөөсөн өмсөн хаан орон доош гаран шургуулan үзвэл шал өөр өвлийн зузаан өмс тэмтрэгдэв. Мань хүнч тоологүй шуудхан авч өмсөд ажилдан явлаа. Шүнжин нойргүдсэндэж тэр юм уу? Ажлаасаа бараг л хоцрох шахдаг тэнүүнд өглөөний цай унаа гэсэн ойлголт бараг л байдаггүй. Ажилдан орж ирэхэд шөнийн ээлжний охин унд уцсан та дахиад л хоцорлоо. Би тэнд хичээлдээ шүү гэж хэлсэн биз дээ. Явлаа шүү. Хэмээн хөмсгөн зангидахт нь тэнүүн уучлалтгүй шилээ маачаад даруйхан төмпөнд ус дүүргэж шалан угааж эхлэв. Энэ үеэр болонд байрлах дөрвөлжин зурагт дээр нь улсын их хурлын гишүүн асан Б. Хотын төвийн шонд дүүжлэгдэж нас барсан байхыг олжээ гэсэн мэдээ явж байв. Тэнүүн хайлтхан харжгаад дүүргэлтэн хийж эхлэв. Түүний өдөр ийм л байдаг. Ингэсээр оройч болж ажлаасаа буун байдаг л янзаараа гэрийн зүг алхана. Гэрийнхэн үүдэн дэртэл хаалган дээр нь төлбөрийн хугацаанд нь төлнө гэсэн цаас наасан байлаа. Чимээгүйхэн цаасыг аван базаад гертэн оров. Энэ бол байдаг л зүйл. Цалин бүнлүү нээх сайн биш учраас түрээсээ цагтаан өгөх боломж түүнд байдаггүй. Гутлан тайлан өрөөр өгөн орлоо. Өрөөнийхөө мухарлуу цүнхэн шидчихэд орон дээрийн дээш гарan тэрийн хэвтэв. Гинтхэн түүний утас чичрэн мэдэгдэл ирэх шиг болов. Дуртай дургүй утсан аван харвал Мистер X гэсэн хаягаас 2 мэйл ирсэн байх юм. Спам юм байх та.
Эсвэл ямар нэг сурталчилгаа юм болов уу гэж ороод харвал чи санаж байна уу гэсэн гарчигтай байх ба. Бүр лавшруулан доош гүйлгвэл дөлөвгөн амьд гэсэн байлаа. Гинтхэн тэнүүний толгой халуун өргөж нэг зүйл дүүрээд ирэх шиг сэтгэлийг нь янгинуулахад аавынх нь өрөөнд өөдөөс нь хоосон ширтэх дөлөвгөний харц гинтхэн толгой дундуур нь зурвасгийн үзэгдэв. 7 жилийн өмнө аавыг нь алжхаад араас нь амиа хорлсон сайн найз нь амьд гэж юу? Тийм байх ёсгүйг хамгаас сайн мэдэж буй тэнүүн мэйлийг ахин доошлууллаа. Яагаад? Ийм зүйлийг хэн бичнэ гэж? Ямар шалтгаанаар? Дөлгөн амьд юу болсныг сан. Маргааш орой 19 цагт эрх хэсэг нь чиний дур хэмээн нэгэн хаяг хавсаргасан байв. Тэнүүний толгой ангалзаж янгинахад салгалсаар эмэн уулаа. Тэгснэн 2 жилийн даран эвхрэн хэвтэв. Баячуудын хороололт. Хануур цагаан 2 давхар хаавсны үүдэнд 2 хар хувцастай хамгаалагч чимээгүйхэн зогсон. Харин хаавс дотор хэн нэгний мар инээхэн дуулдах юм гинэ. Монгол улсын төрийн тэргүүн нэгэн залуутай ихэд дотн инээ талд нь сууж байлаа. Ерөнхийлөгч чи багтайг аймхаа хөөхд байж билээ. Тэр явдлаас хойш ийм сэргэлэн авхалжтай залуу болчих гэж аа. За юу гэж те. Бэ чин таны нохоо шүү те. Таны гэвт гэвэл хэвтэж суу гэвэл сууна. Байх л зүйл. Тэгэлгүй те. Би чамд итгэдэг. Чиж надад итгэдэг тийм үү? Алуу, идээд. Нэрлэх хэрэггүй. Яасан ч баг идэдэг юм. Залуу өмнөө байх аяг руу нэг харснаа. За, иднэ. Гэхдээ таач намайг ингэж дайлж цайлах ховордоо. Байсгээд л итгэл яриад байх юм. Надад хэлэх зүйл байгаа хэрэг үү? Мөн дөө мөн. Анзарч гашив. Тэр байна. Нөгөө новш чинь амьд байна. Өхөн чи надад нэг тийш болгосон гэж хэлсэн дээ. Би бол юу болоод байгааг ойлгохгүй л байна. Чи надад нэг тайлбарлаж өгнө байгаа. Новш гинэ. Хин тэр вүлээ? Мэдэн бодлох хэрэггүй. Чи мэдэж байгаа. Өнөөдөр надад имэйл ирсэн. Чи хар. Хэн миний мэйл хаягийг мэдэж байж болох уу? Гэсээр утсан ширээн дээгүр гүйлгэн залуу төглөө. Залууч нүдний шилээ нэг хөдлөгөн засснаа. Мистер X. Та тэгээд энэ мэйлд нь итгээд байгаа хэрэг үү? Гэхэд ерөнхийлөгч шүдэн чигчлээд энэ миний хувийн мэйл рүү ирсэн. Миний хувийн мэйлийг мэддэг хэдхэн л хүн бэ? Итгэж болох хамгийн том шалтгаан. Наад мистер X гэд нөхрөн олоод бас тэр новшиг амьд байгаа эсхийг баддаг. Хэрв амьд байж таарад чи надад худлаа гэлсэн бол үгэнд ордоггүй нохог яадаг вүлээ? Залууч нэг санаа алдснаа. За, ойлголоо. Гэснэн ширээн яраас бослоо. Ийн байшингаас гарan гадан зогсох 2 хамгаалагч руу хараад залуу инээмсэглэн шилэн тайлаад. Ямар хацаар энэ өвгний хамгаалагч болж байгаагүй юм. Тэгсэн бол та 2 шиг ингээд шонгийн мод шиг зогсож байхгүй юу? Гэхэд баруун талын хамгаалагч хөмсгөн зангидан чам шиг бууны нохоо байснаас л дээр. Гэхдээ залууч инээ далдсаар яваад өгөө. Зүүн талын хамгаалагч нэг л өдөр энэ новшийн нүдийг ухаж алсан та. Хэмээсээр хөмсгөн зангидан үлдэв. Тэнүүн шөнө сэрдэгтэн сэрлээ. Толгоогон барьж хэвтэж байгаад унтаад өгч. Өндийн хувцсан сэлэн орондон ороход гинтхэн өнөөх мэйл толгойд нь зэрвэс орж ирлээ. Сэтгэл санаа нь ахаад л тав гүрхэв. Удсан аван өнөөх мэйлийг харан хаягийг харсаар очих хэсэгтэн эргэлзэн сууж байтал хаалгыг нь тогших дуулдав. Хаалга тогших чимиг үлдэн хэсэг суулаа. Гүбэр сүлдэн тогших нь балбах болоод ирлээ. Тэнүүнч болсон хаалганы зүг алхлаа. Хинбэ? Гэж дуу султаа асуухад хариу алга. Эргээд явах гэтэл ахиад л тогшив. Тэнүүнч хинбэ? Хар шөнөөр гэхэд өөдөөс нь хүчтэй балбахан тэр. Тэнүүний тэсгэл барагдан хаалгаан тайлаад цаашаа зайлаач. Хүн амарч байна штэ
Гэт хаалгаан тайлтал. Удаан уулзаагүй юм байна шүү. Тэнүүнэ. 2 дугаар бүлэг. Үнэн худлын дэнс. Залуу машиндаа сун хэсэг бодол болон суулаа. Мистер X гэв. Яасан хүүгийн нэр вэ? Гэж өөртөө нэг ярьснаа хальт инэв хэлв. Утсан гаргаж ирэн дугаар хийн залгаад ерөнхийлөгч түүнийг амьд гэсэн сэжиг аваад ихэлсэн байна. Бидний дотроос нэг нь ерөнхийлөгчөд хошуу хүргээд байх шиг. Ямар ч тач ажлаа үргэлжлүүл. Амьд гэдгийг нь яасан ч мэдэгдэж болохгүй. Бас миний одоо явуулах мэйл хаанаас ирснийг мэдээд өгөөрэй. Гэснэн утсаа таслаад хажуу сандал руугаа шидлээ. Ийн хэсэг дүнсийн сууж байгаад машинаа асан шууд тоос нүдүүлэн хөдлөв. Тэнүүн хаалган тайлаад нүдэнд житгсэнгүй. Түүний багаасаа додонсож нөхөрлсөн 2 сайн найзынх нь нэг сийлэн зогсож байлаа. Тэнүүнд гар багаасаа найзалсан 2 сайн найз байдаг байжээ. Сийлэн болон Дөлгөн. Даанч 12 дугаар ангидан орох жилэн Дөлгөн Япон явж, сийлэн харин хаашаа нь мэдэгдэхгүй нүүгээд алга болсон. Харин тэр хаашаа нь мэдэгдэхгүй нүүгээд явсан сайн найз сийлэн нь шөнийн 3 цагт хаалгыг нь тогшоо зогсож байна. Хачин гэхэд дэн дух хачин. Нөгөө гэж тэнүүнийг ээрч муурахад сийлэн инээмсэглэн. Би энд ингэж зогсоод байх хэрэггүй. Мань хүнч сандран за оролдоо гэд зай тавьж өгөхөд сийлэнч додогшоров. Галдгооны ширээний 2 талд сийлэн тэнүүн 2 суух ба хананд байх цаг чагхийн дуугаргаас өржмий үл сонстон. Хэсэгтийн дуугүй суусан сийлэн эргэн тойрноо сануучрах нэг харж хаата. Чи сайн сууж ирсэн үү? Хэмээн чимээгүй гэвдэн асуув. Тийм ээ. Сайн харин чи сайн сууж яв. Хэмээн зөрүүлэн асуулаа. Чамайг гомдож байгааг мэдж байна. Намайг уучлаарай. Гэр бүлийн асуудлаас болоод гэнт нүүс юм. Чи манай аав ээж хоёрыг мэдэн дээ. Угаасаа тэр үед чи тэрийг ярих хэрэггүй. Яагаад ирсэн юм? Нөгөө шүн 3 өнгөрч байхад шүү. Гайх чи нарахгүй л те. Гэхдээ би сайхан энэ хажуу баримт чинь нөөж ирсэн юм. Тэгээд чамайг хараад мөн үү биш үү гэсэн чинь яг чи мөн шүү. Уг нь дуудах гэсэн ч гинт алга болсонтой гимшид дуудаж чадаагүй юм. Тэгээд л бодож чамтай уулзахаар орж ирсэн нь. Арай л оройтод ороод ирлээ. Тийм байх нэ. Гэхдээ яаж манай хаалгыг мэдсэн юм? Тэр тийм чухал гэж үү? Зүгээр л яаж иж байгаад л. За. Яаж уснаг чинь асуухгүй. Надтай уулзах шалтгаан байгаа мó? Гэхдээ сэлэнгийн нүднийг томорсноо. Хэмээн гэмшингүй доош харсан хальт мөшин. Чи хэр байсныг хэлэлдэ. Найз охинтой болсон уу? Их сургуулийн амжилттай төгссөн үү? Хуйлж болно гэдэл ярьдаг байсан, хуйлжулж чадсан биз дээ. Гэхдээ тэнүүн шүдээ 100 сэлэнд ямар их урам хугарсан. Дөлгөөнийг хэр их үзэн яддаг гэд дотор байсан бүхнийг гаргаж ирж гомдлож эхэллээ. Энэ бүхнийг сонсож суусан сийлэнгийн ам чимчигнэж тийм байх нэ. Уучлаарай. Ер нь уучлалт ухаас өөр зүйл хийж чадахгүй. Гэхдээ чи сая аавыг чинь Дөлгөн алсан гэлээ. Тийм байх боломжгүй шүү дээ. Юу л та 7 жилийн өмнө надад нэг дуудлага гарсан юм. Дөлгөөний ээж залгаж байсан. Чам руу залгахад чамайг утсаа аваагүй гэсэн. Юу гэхээр Дөлгөөн 7 жилийн өмнө гадаадад автослоор өөд болчихсон. Би үнэндээ энэ талаар ярих гэж л ирсэн юм. Дөлгөөн миний аавыг алсан гэд хэлээд байхад гадаад яваагүй. Яаж тийм байдгийг би Ослоор нас барсан гэд дуудлага авсан гэд байхад бас Япон хотод чи бид хоёр гаргаж өгөө үсттэй. Мэдээгээр аавын чинь үхлийг харсан л та. Чамд хэр хэцүү байсныг ойлгож байгаач. Тийм байх ёсгүй. Яв. Надад чамтай маргах хүсэл алга. Намайг зүгээр 50 байлгаад өг. Нэгэн хаягдсан балгасын гадна залуугийн машин зогссон. Би ахад асуухгүй шүү. Энэ мэйлийн төгсгөлийг хар. Танай байгууллага энэ мэйлийг ашигладаг үсттэй.
Мистер X гэж хин юм? Хэмээн өнөөх залуу нэгэн жижигхэн биетэй эрийг багал зурдан зогсно. Газраар нэг ухаангүй хүмүүс хэвтэх ба жижигхэн биетэй эр юм хэлэх гэсэн бололтой гараа нь савжуулахад залуу шуудхан л хоолойг нь тавилаа. Жижиг биетэй эр би чамд хэлсэн штэ. Тийм хүн танихгүй. Саяхан манай систем рүү гаднаас халдснаас болж энэ дүрч байгаа бах. Бид нар ч бас хайж байгаа. Тэгэхэд залуу өөдөөс нь эвгүй гарлаа. Жижиг биетэй эр далдчин үгүй яг хуу хайж байгаа хвцтай нэг хаяг олсон юм л та. Тийш очиод үзвэл яасан юм? Хаяг гинэ. Ямар хаяг? Гээд хаягийг нь авснаа жижигхэн эрийн шанаа руу нэг хүчтэй зохиж ухаан алдуулав. Ээн балгаснаас гарan халааснаас нь иштэй чихэр гаргаж ирээд амандан хийв. Ямар ойлгомжгүй хаяг вэ? 19 цагт гинөө. Ерөнхийлөгчд ирсэн мэйлийг бүр сайн лавшруулдаг байж тээ. Гээд амандан үгэлсээр явхад нь гинтхэн өнөөх балгасан очивсрын дэлбэрчихв. Тэнгэр хангай түчигнэн энд тентгүй тоосох чулуу нисгэд залуу юу эгэсээр гайхан зогсно. Сийлэн явжээ. Тэр шин ягаргагүй дөлгөн аавыг нь алаад амиа хурлсан. Бүр нүдэн дээрнэ. Ер нь сийлэнд итгэж болох хэсэгтэн эргэлдсэн суухтаа тэрээр мэйлийг гинт санан өгсөн хаяг руу товлсон цагт нь очихоор шийдэв. Энэ шүнч бас тэрээр олигтон амарч чадсангүй. Ажилдан явдгаараа яван ажлан хийдгэрэн хийнэ. Өнөөхөл янзаар булангийн дөрвөлжин зурагт дээр нь хотын захын дутуу баригдсан барилга дэлбэрчээ гэх мэдээ явж байхан тэр. Тэнүү маань нэг их тоолгүй ажлан эрт дуусхан захиралдан бие таагүй байгаа учраас эрт харилаа гэж хэлээд гараад иржээ. Ээн удасныхан газрын зургийг харсаар өнөө хаяг дээр ирвэл жижигхэн хоолны газар байлаа. Хоолны газар руу яван орвол зөөгч нь "Сайн байна уу? Та дуртай ширээн дээр очиж суугаарай" гэж хэлээд миний өглөө. Тэнүүнч гайхан "Нот нь ямар сони юм бэ? Хараагүй байх та" гэж бодсоор менюг аван харвал мухрын ширээнээс бусд нь хоосон байв. Гэнтхэн мухрын ширээнд суух юудэнтэй малгай өмссөн хүн гараан даллан наашаа гэхэн тэр. Тэнэн үргэлцэн "Тэр хүн юм баг та" гэж бодох шиг болсон нь удаанаар учин мэд мэдэв. Өнөөх хүн "Ирнэ гэдгийг чи мэдсэн юм аа." Хэмээн инээхэд тэнүүн юу гэж асуухаа мэдэхгүй хийл толгойд охино. Үл тэнэх хүн үргэлжлүүлэн өөрийгөө шууд л танилцууллаа. "Намайг Мистер X гэж дуудаж болно." "X? Та над руу мэйл явуулсан хүн мөн биз дээ? Дөлгөөнийг яаж мэддэг юм?" "Тийм ээ мөн. Юм асуулгүй жаахан хүлээж угаарай. Удахгүй хүрээд ирнэ." "Хэн?" "Асуух хэрэг юу вэ? Мэдэж байж." Хоолны газрын гадна залуу шилээ зассаар явж орлоо. Зөөгч жирийн залууг ширээг нь сонгоод суухыг уриахад мухрын ширээн дээр л хоёр хүн сууж байв. Залуу наад талын ширээн дээр суугаад шанаагаан туллаа. "Буруу хаяг байв уу?" Өчигдрийн дэлбэрэлтээс болж асуудал бүр хурцуулчихлаа. Ингээд өнөөх янзаараа амандан бовтноход мухрын ширээний хоёр хүний нэг нь босоод хажууд нэрх шиг болов. Залууч хажуу тийш харахад тэнүүн залуу руу хорсолтон аргагүй ширтэж байлаа. "Дүлгөөнөө. Чи юу?" 3 дугаар бүлэг. Хүүхэлдэй ба дэлбэрэлт. Тэнүүн өнөөх үл таних хүн рүү чимээгүй ширтэн суухтаа нэг ямиг ихэд гайхаж байлаа. Өнөөхөн өөдөөс нь ерөөсөн харахгүй доошо хараад л суугаад байх юм. "Та төлгөөнийг амьд гисэн мэйл над руу явуулсан биз дээ?" Тэгэхэд залуу хөхрөн "Хоошо хар" гэлээ. Тэнүүн чиргэлзэнгүй хоошо гартал 7 жилийн өмнө аавыг нь алжгаад амиа хурлсан сайн найз дөлгөөнтэй усны тусламж адилхан хүн орж ирээд сууж байхыг өөрийн нүдээр үзгэн тэр. Мөн үү биш үү гэж бодоход нь уур хилэн гоник хорсол мөн өс хонс нь огцом дүрлзэж
Нүдийг нь бүрэлзүүлэхэд Тэнүүн сууж байсан суудлаасаа үндийн бослоо. Ажуух нар дөхөн очихтон хамгаас их хайрладаг аавыг нь алсан алуурчин амьд мэн гэж бодон толгой дотор хэд алаад амжив. Ийхүү хажууд нь ирээд зогсоход юу ч болоогүй юм шиг өөрлөө харгахан тэр. Дэлгэнэ чи юу? Хэмээхэд залуу нүдэрэн нэмсэглэн инг гэд байж л дээ. Гэхэн тэр. Тэнүүн залууг заамдан аваад чи мөн байна. Хаавыг минь алсан. Чи бол алуурчин, новшин алуурчин. Залуу духан дээр нь 2-3 хүргээд унтаж бай. Гэхэн тэр. Тэнүүний толгой дөнгөтөн бин сул байн унахад залуу түшин аваад сууж байсан суудлал дээр нь суулгалаа. Гэнтхэн өнөөх юудэнтэй малгай өмссөн хүн босч ирээд ганцуунаас урд худаг гаргаж ирэн залуу руу зоохор зэхэв. Залуу худагнаас нь барьж аваад өнөөх хүний юудэнг сөхлөө. Нүдгийх сүйлагүй хоосон хонхорхойл харагдав. Залууч өнөөх хүний гэз рүү тэрэн цааш түлхэхэд хөндөй хоосон мод зохих шиг мэдрэгдлээ. Юу вэ? Гэт хойш гартал өнөөх зөөгч 2 бугуунаас урт худаг гаргаж ирэн дайрхан тэр. Залуу шуудхан худагнаас нь бултан нүрийг нь атгаж аваад газар хүчтэй савлаа. Дэгтэл галдагуунаас 2 гартаа заазур барьсан догоож гарч ирэхэд таг хийх чимээ үе сонсогдно. Залуу шилээ аван үлээгээд хүн биш байх нь утсан хүүхэлдэм маягийн зүйл юм уу та? Өмнө нь харж байсан чадвартай төстэй юм байна. Хэмээн тогоочин толгойг тасдахад мод бутрах чимээ гарлаа. Хоолны газрын гадна 2 хүн зайтайхан зогсож байв. Утсан хүүхэлдээнүүдийг минь ялжглаа. Мэдээлэлд байсан шиг хүчтэй юм. Хэмээн том бие нүдэндээ сорвтой залуу нь хэллээ. Хажууд нь зогсох жижиг биетэй залуу. Тийм би. Тэгвэл хамттан дэлбэлчихье. Гээд хурууган эмчтэн дуугарахад өнөөх хоолны газар оч гэлэлтсаар дэлбэрчихв. Том биетэй залууч хөөй алж болохгүй гэсэн тушаал авсан бидтэй. Бас миний үнэтэй хүүхэлдээнүүдийг дэлбэлчихлээ штэ. Хэмээн хаш гарахад жижиг биетэй залуу. Намайг битгий хөөйгээд бай. Нэрдээ хүнийг нэрээр нь дуудаарай. Артур гээд алив хэлээд үзтээ. Чадахгүй чи. Чамайг ч Райно гэхгүй. Хөөйгээд байвал чи бас уурлна үсттэй. Хэмээн үгэлсээр шатаж буй хоолны газрын зүг алгахлаа. Гэнтхэн Артур Райно. Тэгээд та хоёрын хэн нь Местрикс юм дээ. Гээд тэнүүнийг тэрсээр залуу нүргэлсэн их галаас инээмсэглсээр гарч ирлээ. Артур юу? Бүтэн барилга дэлбэсэн штэ. Навш гэж. Ийм хацтай байна гэж байх уу? Танилцсандаа таатай байна. Намайг дөлгөн гэдэг. Хэмээн инээмсэглээд тэнүүнийг галаас хол тавилаа. Артур дахин дэсрэг үлдсэн байгаа бөмбөгүүд одоо оч байгаа. Ахаа дэлбэлээд хэмээн баруун гараан эмчдэх гэдэл дөлгөө нүд ирмхийн зур өмнө нэрээд гараас нь атгаад авав. Тэгэхээр өчигдрийн барилгыг дэлбэсэн хүн чи юм биз дээ? Яасан хөөрхөн чадвар вэ? Хэмээн жомлцаад гарыг нь хойш готойлхон хуг дарчихв. Артур хавар нэг багхраад дэлбэрэлтийн эргэн тойронд хүмүүс сандралдан гал гарч халсан өгс дуудаарай гэх мэдээр хаш гаралтана. Райно шууд л гараан зангидэн чи юм уу араатан гээд цохихоор дайрахад дөлгөн цохилтоос нь бултан гэз рүү нэг хүчтэй цохоод авав. Райно гэзсийн даран суугаад тэсэлгүй бөөлжгэн тэр. Та хоёр Европоос ирсэн бол та аль улсын юм? Бас Мистер X гэж хин юм. Энд ирж гисэн байгаа юу? Гэт асууж байтал олон хүмүүс гал сөнөгчөж шаваад ирв. Дөлгөн ч хоёр тийшээ хараад олон хүнтэй болчихлоо. Та хоёрыг гээд эргээд гартал өнөөх хоёр нь улмөргүй алга болсон байлаа. Алс сөнөгчөд төрөгнийхэн мөн цагдаа нарч ирсэн байх ба тэнүүнийг аваад шуудхан эмнэлэг рүү хөдөлжээ.
Харин дүлгүүн тэндэн шаргаан боолгон суух бөгөөд нэгэн цагдаа ирэн түүнээс мэдүүлэг авахар оролдов. Гэтэл гинтгэн нэгэн хар машинаас хар нарны шил зүүсэн залуу бууж ирэхэд цагдаа нар бүгд түүнд "Эрхэм морондагийн амрыг ирье" хэмээн яслав. Нарны шилтэй залуучууд цагдаа нарыг үргэлжлүүлэн ажиллан хийхийг хэлээд дүлгүүн дээр ирлээ. "Бас л хэрэг тариа юу?" хэмээгээд хажууд нь суулаа. "Яахаараа би хэрэг тарьсан байдаг юм аа? Чи цагдаагийн дарга болж хаад ер нь ойр дэх том байгаа шүү. Бат тэргүй. Шууд хэрэлтгэл бодож байгаа шүү. Зүгээр юу болсноо хэлээд. Хэн нэгэн биш ээ. Ер нь нэлээд хэдэн хүн бүх сухад байх шиг байна. Тэн үнийг амьд гэдгийг ерөнхийлөгч бараг мэдчихсэн." "Юу? Тоглож байгаа биз дээ?" Дүлгүүн үг хэлсэнгүй. Баттүр шилэн тайлж явснаа "Ямар ч асуудал гарсан тэнүүнийг бодгож болохгүй хамгийн сайн мэдэж байгаа хүн чи биз дээ. Чамаас ийм болчмгүй үйлдэл гарахгүй. Яаж явахаар нь түүнийг хутгаад байждаг юм." "Ойлгож байна. Сонин зэвсэг ашигладаг хоёр гадаад тэнүүн бид хоёрыг алах гэж оролцсон. Давгүй чадварлаг санагдсан л та. Тэгэхээр хөлсний ялуурчд байсан юм болов уу та. Ямар ч тач тэнүүнийг хамгаалтанд авах хэрэгтэй гэж бодож байна. Биднээс илүү тэнүүн аюулт байна." Гэснээс миний асуусан мэйлийг шалгацсан уу? "Шалгаж байгаа. Наад нөхдүүдийн чинь талаар би судлаа. Харин чи ерөнхийлөгчийг аргал. Амьд гэдгийг нь мэдэх юм бол бүх зүйл талаар болно. Энэ дотор хэдэн удсан гүгэлтэй шиг зүйл бий. Галж чадсан байж магадгүй ч ядаж үлдсэн байгаа байх. Гаргаж ирээд судлах хэрэгтэй." "Чи санах ёстой тэнүүнэ. Намайг сан. Алив. Намайг санмаар байгаа үстэ тэнүүнэ" гэх дотор зорм хоолой сонссоор тэнүүн цочин сэрлээ. Цав цагаан тааз мөн хажууд нь амьсгалын аппаратны дид хийх чимээ сонсогдож байв. Гараа тулан өндийн суухад биеийн тэсгийн аргагүй хорсож өвдөв. Гарлууган харвал боолтоор ороосон байх ба амьсган давхцсан. Аманд нь байх амьсгалын аппаратыг аван хаялаа. Гэтэл совилогч орж ирээд "Эмчээ, 3 дугаарын эрчим дэмжлэгэнд байсан өвчтөнс ирчихсэн байна" хэмээн орилоод тэнүүнийг эргүүлийн хэвдүүлв. Эмч орж ирэн үзээд "Ямар сони юм бэ? Яхарахгүй л биеийн 70% төлөгдөлттэй байсан та. Бараг идэрч гисэн байх юм" хэмээн уулыг алдаад "Үлдсэн шинжилгээнүүдийг нь ав" хэмээн хэлв. Тэнүүн ийн эмнэлэгт 7 хоног хэвтгэхэд эмчнэр биеийг нь ер бусын хурдан эдгэрч байгааг гайхаж байв. Харин тэнүүний хувьд сүүлд дүлгүүнийг хараад очсноос нь хойших зүйлийг огт санахгүй байв. Нэгнүүдэн нэгтэл эмнэлэгт зэрсэн нэг хачин. Гэнтхэн толгойд нь "Яалтчгүй дүлгүүн мөн байсан. Би хоёр нүдэрээ харсан. Тэр мөн бол аавыг минь алж хаад намайг гүйцэхээр ирв" гэх адын бодол төрж эхлэв. Аавыг нь алж хаад өөрийг нь гүйцэхээр оролцсон байхыг ч үгүйсэхгүй шүү дээ. Эсвэл зүгээр өөрийг нь хэд хүчлээд хий юм харж солиорсон ч юм билүү гэд бодож байтал тасгийнх нь хаалгыг онгойлгон "Дээртэй юу? Уг нь чи ухаангүй байсан бол амар байх байлаа" гэсээр дөлгөн гардан уудтай илэн бариад ороод ирэв. 4-р бүлэг. Аавыг чинь би хөнөөсөн. Райно Артур хоёр годын гадна байх оршуулгын газарт иржээ. Райно нэгэн булшны чулуун дээр гараа тавихад булш нэгдэж нууц хаалга онгойв. Тэд нууц хаалга руу хараал урсгасаар явж орлоо. 5 минут хэртэ хонглоор явхад хүйтэн агаар сээгэж шороон дарагдсан өрөө тэднийг угтлаа. Ганц бүдэг лааны гэрлээсөөр гэрэл гих зүйлгүй өрөөнд нэг залуу шанааган тулан ном уншаад сууж байв. Артур жамандан 9 шидийн хараал урсгахад залуу санаа алдан номон хаагаад "Хэлсэн бидтэй. Бэтхий түрэг дээрээ" гэхэд Райно "Хуудсан үз. Ажлаа хийдгээрээ хийсэн. Мөнгө аваад арилах минь" гэд шүдэн цуув. Артур ч болттой хавгархаа гараа үзүүлээд
Шаргацсан болохоор нэмж авна шүү. Хэмээвэл залуу жуумалцаад. Та хоёр чадваргүй болоод шаргацсан биш үү? Үгүй яах вэ? Та хоёрыг өхнө гэж тооцоолж байсан ч зогтаад ирсэн гэхээр өөрхөн чадвартай л юм. Райно Артур хоёрын дугны судас төвийн гарч ирээд чи арай бид хоёрыг холигдсан биш үз? Амлсан мөнгө өгнө үсттэй. Хэмээцгээхэд залуу үг дуугарсангүй өргөжлүүлэн номоо нээлээ. Райно гүйж очоод өнөөх залууг заамтахад залуу тоож байгаа шинжгүй өөдөөс нь ёжилсан харцаар гарав. Райно шуудхан л баруун гараан далайн цохих гэтэл гинтхэн хаасайгүй цус үсрэв. Артур гайхан "Ой, Райно, яаж вэ? Наадгаа алжгүй мөнгө авч чадахгүй шүү." Гэгэд Райно хойшоо унаад өгөхөн тэр. Залуу журтаар санаалдаад номыг мэн цус болгочих юм. Өвгөн сонирхолтой хэсэг дээр явж байсан юм шүү дээ. Гээд босон цусан тудагдсан номон хойш шидлээ. Артур залуу руу нэг, Райно руу нэг харахад Райногийн хоолойноос цус олгойдон гоожиж байлаа. Гарт нь ямар нэг эрдээ зүйл алга. Уншиж байсан номороо хоолойг нь ирдчихсэн үү? Хэмээн Артурыг бодоход түүний тухнаас хүүтэн хөлс газрыг даган урсав. Надад та хоёрт өгөх хилүүдээ гарсан мөнгө угаасаа байгаагүй л дээ. Гэхдээ яах вэ? Мөнгө байхгүй ч чиний амийг хэлтрүүлж болж байна. Тэгэхэд Артур хойсныг алгаад энч тэр залууч тэр яаж гсэн хүмүүс вэ? Яг хүн юм уу? Гэж дотроо бодоод шууд л хойш хаалгаар гүн зогтлаа. Залуу толгойд өгөхөд зөв сонголт байна. За яг л төлөвлөсөн ясаар тэн үнийг оруулаад ирлээ. Одоо яах гэж байна та төлгөөнөө? Одоо чи нэлээн шахагдсан байх учиртай. Одоо ч сонирхолтой зүйлс болж эхлэн дээ. Хэмээн хөхөрсөөр сандал дэрэн эргэн суулаа. Үйл явдал эмнэлэг рүү шилжиж дөлгөөнийг алин бариа зогсож байгааг харсан тэнэн хүнжлнөөс базаад ямар нүрээр энэ дээрээ гэхэд нь дөлгөөн чамайг ирэхээр л ирлээ. Алим гээд хажуу ширээн дээр нь тавилаа. Тэнэн шуудхан өнөөх алимыг барьж авч дөлгөөн рүү шидэд тавлаад байна уу? Сайхан байна уу? Чи яг хин юм бэ? Миний амьдралаар наадах чамд тийм сайхан байна уу? Хөөе, дугаараач новш минь гээд орноос нь басч дөлгөөний хазарлуун цохин унгав. Ийм түүнийг унахад тэнүүн дээр нь мордож суугаад баруун солгоогүй цохиж өглөв. Аавыг минь чи алсан. Надад ааваас минь өөр хинч байхгүй гэдгийг мэдсээр байж чи алсан. Би чамайг яг одоо алаад өгье. Гэхэд нь түүний нүд улаан галзуугаараа эргэлдэж байлаа. Дөлгөн хоёр гарыг нь барьж аваад "Тэгэхээр би аавыг чинь алсан байх нэ?" хэмээвэл тэнүүн "Тавлсаар байх шүү. Новшин араатан." Гэхэд дөлгөн тэнүүнийг түлхэж унган босоод "Ярьж хүчтэй байгаа юм байна да. Хэрв би аавыг чинь алсан бол надаас өшөөг авах байх л зүйл. Усан нүдлээд намайг хараагаад байвал аавынхаа өшөөг авч чадахгүй шүү." Гээд тэнүүнийг угзран босголоо. Болж байна. Гэхдээ сачиж нь хүрвэл намайг алж болно. Одоогор бол чи ойлхаас өөр хийчихдэггүй л харагдаж байна. Тэнүүн араас нь "Юугээд хуцаад угаа" гээд дахин зохих гэтэл дөлгөн ахин дуганд нь 2-3 гаруй хүрхэн тэр. Тэнүүний бие гулдаан газар унаад өглөө. Дөлгөн ухаан балардсан тэнүүнийг оронд нь эргэж оруулаад газар унсан алимнаас нэгийг авч цамцандаа нэг арчис хийснийг хазаад төлөгдсөн шархан эд гэрч гисэн байх шүү. Гэсэр гараад явав. Дөлгөөнийг гаргахад Бадтөр цагдаагийн хөрмийн мөрөн дээр нь тохоод өмсчихсэн. Хоёр гараан элгэндэн тэврээд "Чамайг яагаад тэнүүнтэй уулзсныг би ойлгохгүй байна" гэж зогсож байлаа. Дөлгөн алимнаас дахин нэг хазаад тэнүүнд хүчтэй болох шалтгаан өгсөнтэй тий.
Би байнга түүнийг хамгаалаад байж чадахгүй. Тийм болохоор өөрөө хүчтэй болсон тэр. Мистер X тэнүүний талаар мэдэж байна гэдэг өөрөө маш том аюул. Өөрөө би хамгаал сурах хэрэгтэй. Гэвэл бадтөр нэг зүсэглээд зөвхөн мистер X чигэлдэхгүй ерөнхийлөгч ч мэдэх юм бол аюул улам нэмэгдэнэ. Төлгөн хариу дуугарлгүй дотроо тэнүүний авыг би ялсан. Хэмээн бодсоор бадтөртөө эмнэлгээс гарлаа. Тэднийг холоос ажиглаж байсан нэгэн охин эмнэлгээс гарах үед нь зүрэн додогшоров. Охин шууд тэнүүний өрөө рүү явж ороход тэнэн унтаж байхан тэр. Газар унсан алимуудыг түүн ширээн дээр тавиад тэнүүний гараас хатгалаа. Тэнүүн нүдээ нэгэд харвал цонгочгүй, юучгүй гоосон цагаан өрөөнд сууж байв. Эргэн тойрнон ажин би хаана байна гэсээр болсон өрөөний ханд хурж үзлээ. Хатуу хан. Тогшиж нэгүцв. Гинтхэн хан цаашаа хонхон дэлгэгдэж эхлэв. Тэнүүн сандран хойшиллоо. Өнөө ханны хонгорхоо дундууран анган цуурахад цууралтаас нь том шүднүүд ургаж яв. Цав цагаан өрөөний эргэн тойрноос улаан хүрэн цус гоожж эхлэхэд цагаан өрөө часулаанаар бодогдно. Өнөө хандах хам түүн рүү шууд дайрч залгиж орхив. Ийм цочин сэрхэд энэ удаа тасхар өрөө түүнийг угтав. Цонхоор нь сөмгөрхөн гэрэл тусах ба эргэн тойрноос анхаарч чадахгүй байв. Гэтэл болохгүй. Ингэж үхэж яасан ч болохгүй гэв танил тухарахад сайтар гарвал өөрийнх нь гар дээр түүний аав ам тавьж байхын тэр. Өнөөхөл янзаараа гутлын түг хийх чимээ эргэн тойронд нь сонсогдоход чимээ гарсан зүг харвал дүлгэн өнөөхөл хүйтэн гарцаараа өөрлөн ширтээ зогсож байлаа. Гэтэл аав нь тэнүүний гараас зууран "Чи намайг яаж өхүүлж чадав?" хэмээн үзэн ядсан өнгөөр хэлэхэд "Аваа, уучлаарай. Би намайг уучлаач. Би таныг" гэд үгэн дуусгаж амжаагүй байхад нь дөлгөн шууд тэнүүн рүү дайрхан тэр. Энэ удаад жинхнээс сэржээ. Ахад л зүүдүү гэсээр хажуу тийш харвал сийлэн гарыг нь атгчихсан сууж байв. "Чи" гэж гайхсан өнгөөр хэлэхэд нь сийлэн "Хэцүү байсан биз дээ. Намайг уучлаарай. Би чамайг орхих юм шүү" гэд нүднээс нь нулимс бөмбөрүүлэн уйлж эхэллээ. Үргэлжлэл бий. Хэрвээ зохиол хэлбэрээр уншихыг хүсвэл Pixie Tales-ыг app руу ороод уншаарай. Уг зохиол тун удахгүй зурагт ном хэлбэрээр гарна.